За Монгол улсын маш дүүрэн Эрдэнэтийн үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгнээс гадна өөрийнх нь маш их хэмжээний валютын санг дээрэмдсэн Монгол улсын банкнаас хулгай хийсэн улгайчдууд маш их байгаа. Нэгдсэн журмаар хулгай хийсэн шүү дээ. Цагдаагийн газрынхаа нийлж үүний цаана маш их хэмжээний лиценз байгаа. 8000 гаруй лиценз байгаа. Дүүрэн Эрдэнэтийн өөрийнх нь маш дүүрэн Эрдэнэт өөрийнх нь 8000 лиценз гэдэг ойлгохтой. За үүнээс нилээдгүй маш их лиценз энэ цансрын хогийн цэг гэж вэ? Энэ дарь их гэж ярьдаг. За тэр хогийн цэг дээр бүгд нь авиж машинтай УАЗ 469 машинтай би зөвхөн үйл хөдлөх хөрөнгөний газарт аваач буулгаад тэгээд үйл хөдлөх хөрөнгөний газар байгуулж байлаа шүү дээ. Тэгээд маш их үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгийг дарь ихийн хогийн цэг дээр авиж хайцсан байна. За үүнийг маш хяналтанд авах шаардлагатай. Ялангуяа дөрвөн Эрдэнэтийн өөрийнх нь найз нөхдүүд нэлээд гайгүй шудраг хүмүүсүүд очиж энэ хогийн цэгийг хяналтанд авахгүй болохгүй шүү. Ер нь тэнд Монгол Улсын цагдаагийн газрын хэд хэдэн хүмүүсүүд очиж лиценз авахгүй ч очиод баригдсан тал байж энэ ер нь лиценз авсан ч хулгайч нар байгаа юм байна. Цагдаагийн газрын ажилтнууд 8000 ширхэг лиценз байгаа шүү. Ер нь дандаа үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгнүүд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд 18 аймгийн холбогдлолтой үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгээд Сүнжин гарааны зөвхөн дөрвөн Эрдэнэтийн гар үсгтэй тийм гэрчлэгнүүд байгаа гэдгийг албан ёсоор хэлж байна. Тийм учраас яаралтай тэр газрыг аваачиж хяналтанд авах хэрэгтэй. Нэгд хоёрт энэ аваачсан хүн энэ аваачсан хүн хэн бэ гэхээр бид бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ аваачсан хүн хөрөнгөний ямааг авч жамц гэдэг байгаа. Энэ жамц гэдэг хүн өөрөө машинтай очиж аваачи асгацсан байгаа шүү дээ. За энэ хүний нэр нь удахгүй тодорно. Энэ хамгийн аюултай нь Эрдэнэт зураачийн өөрийнх нь бас сүүлийн үед найзлаад байсан найз нь Инкора компани захирал Чимба гэдэг Монгол нэртэй захирал байгаа шүү дээ. За энэ захирлын Инкора гэдэг машинтай аваач хайсан байгаа. Энэ том байгууллагын үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгнүүдийг авч хайцсан байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За 8000 ширхэг үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэг байгаа. Нийтдээ 18 аймгийн нэлээд том байгууллагуудын гэрчлэгнүүд байгаа шүү. Ер нь хувьчилсан гэрчлэгээ ягаан цэнхэр тасалбараар худалдаж авсан. За Эрдэнэт өөрөө дэлхийн 2 дахь тэр умтан гэдгийг ойлгох хэрэгтэй. За энэ худалдаж авсан шалтгаан бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой байсныг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ дарь их буюу цагаан даваагийн хогийн цэгийг яаралтай очиж хяналтанд аваад янз бүрийн бичлэг хийх нь зүйтэй. Хичнээн хүн тэнд ажиллаж байна. Юу хариуцсан ажилтг нь маш сайн тодорхой харуулах хэрэгтэй байна. Ялангуяа энэ Эсвен компани телевизийн захирал Дорцомбо танд энэ эрхийг олгож байна. Ялангуяа энэ СВН телевизийг удирдах ажиллах саналыг тавьж байгаа шүү. Тэгээд энэ телевизийн ач тусаар өөрийнхөө энэ нэвтрүүлгүүдийг шудраг нэвтрүүлэг хийгээсэй гэж хүсэж байна. Танд амжилт хүсэж байна. Тэгээд энэ хамгийн чухал нь энэ хоёр машин ачаад өрөө үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгээ Монгол Улсын үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгнүүд байгаа шүү гэдгийг бас дахин ойлгуулж байна. Дахин анхааруулж хийж байгааг ойлгох хэрэгтэй шүү монголчуудаа. Тэгээд энэ Инкора компани захирал өөрөө машин дуудаж авчираад энэ өөрийнхөө ажиллаж байгаа компани үүдэн дээрээс энэ зураг зурдаг нэг заал байгаа л да. За Инкора компани 11 дэх хороолын Инкора компани шүү дээ. Тэгээд энэ заалнаас энэ ажилчид нь аваачаад машин дээр авч ачаад тэгээд цагаан давааны хогон дээр хайцсан байна. Тэгээд тэрийг хүмүүс авч ашиглаж байна гэдгийг ойлгох зүйтэй. Тийм учраас яаралтай түргэн шуурхай арга хэмжээ авахыг хатуу сануулж байна шүү.